За сайн байцгаана уу? Манай. За өнөөдөр ингээд сэдв болохоор YouTube хийх ашигтай юм уу гэд хүн болгоны асууад байгаа сэдвээр ингээд ярилцах чинь. Та нар минь одоо тий өнөөдрийн бичлэг эхлэхээс өмнө subscribe дараад өгөөрэй. Ягаад гэвэл та нарын дарсан subscribe-аар би маш их эрч хүчийг авдаг болохоор за ингээд subscribe гэхээс өмнө ингээд subscribe дараад, like дараад, comment бичихээр байнга мэйл хаяг нуус дугаар нэхээд байгаа хүмүүстээ одоо би нэг яахын заагаад өгье. Яаж YouTube суугаа нээгээд ингээд like дар, subscribe дарах вэ гэдгийг нь одоо ингээд зургаар нь тайлбарлаад өгчий. За тэгээд дараа нь гол сэдвээ ярьж эхэлнэ. За ингээд байнгын мэйл хаяг нэхээд ингээд орж болохгүй байгаа тохиолдолд энэ cancel опшн дээрээ дараад энэ дээдлийн энэ дээр нь шүү дараад за тэгээд энэ open in YouTube ингэж дараад за ингээд нэрдээд ингээд лайка дараад ингээд коммент бичээд энэ subscribe опшн дээр дарцмын. За энэ хонхон дээр дараад хэрвээ all гэдгийг сонгомол бүх миний хийсэн бүх бичлүүд танд очино. Энэ хоёр дахь дээр нь дарах юм бол одоо таны үзмээр байгаа сонгосонгууд очино. Энэ нөө нь бол угаасаа ингээд очихгүй зүгээр subscribe дарагдсан гэсэн. YouTube сууг ямар хүмүүс хийдэм бэ? Энэ одоо ашигтай юм уу? За мөнгө олд юм уу гэдэг энэ асуугаад байгаа асуулт. Энэ бол 2020 онд YouTube суугаар хамгийн их мөнгө олсон эхний 10 байрын жагсаалт байгаа. За одоо 10 дугаар байранд Jeffree Star 35 настай Америкийн мейкап артист. За ийм эмэгтэй байна. Тэгээд нийт хөрөнгийн хэмжээ бол 200 сая Америк доллар. Хүмүүс яаж амьдраад байна? За ингээд гоо сайхны тухайн юм контент үйлдвэрлэдэг. За жилийн дотор олсон орлогын хэмжээ 15 сая Америк доллар, үзэлт 600 сая, subscribe 16.9 сая. За 20 оноос бол одоо ингээд хойш нэмэгдээ явсан байх. Энэ бол 20 оны тоо баримтайгаа шүү. За 9-р байранд David Dobrik 25 настай хошин шогийн төрлөөр контент үйлдвэрлэдэг. За тэгээд одоо ямар хошин шог одоо байлгаж хүмүүсийн сонирхлыг татахын тулд ээжтэйгээ гэрлэх хин нэгний үсийг бүх биенийх нь үсийг бүгдийг хусах, найзаагаа чадах гэх мэт юм өвчлөлтэй контентууд үйлдвэрлэдэг. За нийт хөрөнгийн хэмжээ 20,000 Америк доллар, нэг жилийн дотор орсон орлогын хэмжээ 15.5 сая Америк доллар, үзэлт 7 тэрбум, subscribe 18 сая. За 8 дугаар байранд Blippi хүүхдийн контент үйлдвэрлэдэг 30 настай залуу, жинхэнэ нэрийг Стивен Джон гэдэг. Нэг жилийн дотор олсон орлогын хэмжээ 17 сая Америк доллар. За үзэлтийн хэмжээ 8.2 тэрбум, subscribe 27.4 сая. За 7 дугаар байранд Настя буюу Анастасия Радзиновская 6 настай Орос охины олсон нэг жилийн дотор олсон орлогын хэмжээ 18.5 сая Америк доллар. За үзэлтийн хэмжээ 39 тэрбум, subscribe 190 сая. За дахиад нэг жилийн дотор одоо энэ бол 200 сая хүрсэн байх гэж бодож байна. 6 настай Орос охин аавтайгаа хамт Лего тоглох гэрийн ажлаа хийх зэрэг контентууд үйлдвэрлэдэг. За 6 дугаар байранд Арсимент хүүхдийн киноны төрлөөр контент үйлдвэрлэдэг. Америкийн нэгдсэн улсын Техас мужид амьдардаг. За нэг жилд олсон орлогын хэмжээ 19 сая Америк доллар. Үзэлтийн хэмжээ 3.3 тэрбум, subscribe 33.4 сая. За 5 дугаар байранд Merk Fishbach Америк иргэн 32 настай. За нэг жилийн орлогын хэмжээ 19.5 сая Америк доллар. Үзэлтийн хэмжээ 3.1 тэрбум, subscribe 29.5 сая дагагчтай гэсэн үг. За 4-р байранд Read and Link гэдэг ток шоу орсон байна. За энд 100 ажилчинтай.
Нэг жилд орлого хэмжээ 20 сая Америк доллар. За үзэл 1.9 тэрбум, subscribe 41.8 сая. За 3 дугаар байранд Dude Perfect 5 хүний бүрэлдэхүүнтэй тоглоомын баг 5 дугаар байранд оржээ. За тэгээд нэг жилийн орлогын хэмжээ 23 сая Америк доллар. Үзэлтийн хэмжээ 2.7 тэрбум, subscribe 57.5 сая дагагчтай. 2 дугаар байранд Mr Beast хошин шогийн төрлөөр контент үйлдвэрлэдэг. 1998 онд төрсэн Америкийн иргэн. За нэг жилд орсон орлогын хэмжээ 24 сая Америк доллар. Үзэлтийн хэмжээ 3 тэрбум. Subscribe 47.8 сая. За одоо 110 сая болсон гэж би юу сонссон Mr Beast. За 1-р байранд 20 оны 1-р байранд Ryan Kaji Аз гаралтай Америк нэгдсэн улсын иргэн. Нэг жилд олсон орлогын хэмжээ 29.5 сая Америк доллар. 9 настай хүүхдийн тоглоомын төрлөөр контент үйлдвэрлэдэг. 2015 оноос Ryan's World гэдэг ийм тоглоомын төрлөөр нэрд гарч хэлсэн. Ер нь алдартай. Үзэлтийн хэмжээ 12.2 тэрбум, дагагч 41.7 сая subscribe-тай. За энэ бол одоо ингээд 20 онд хамгийн их YouTube сувгаас юм хамгийн их орлого олсон хүмүүсийн юм судалгаа байна. За тэгээ үүнээс гадна YouTube-ээс төрсэн хамгийн баян YouTuber-чид, хамгийн олон subscribe-тай YouTuber-чид гэх мэт маш олон баян хүмүүс байгаа. За тэгэхээр хүмүүс бол YouTube сайтаас ингээд мөнгө олох нь бол олдгийн байна. Ашигтай байна. За тэгээ яг ямар хүмүүс энэ YouTube хийдэм бэ? Хин энэ YouTube-ийг хийгээд идэм бэ? Хин ч хийж болно. Та одоо өөрийнхөө сайн юу хийж чаддаг тэрийг ингээд YouTube сувагт бичлэг хийгээд оруулаад та хэрвээ сайн хоол идвэл хоол хийдгийг оруулаад дуудуулдаг бол дуугаа дуулаад гоё гитар дарддаг бол гитар дарахыгаа заагаад төгөлдөр уур тоглодог бол төгөлдөр уур дарахыгаа заагаад за өшөө өөр юу гэдгийг зарим хүмүүс чинь би гэртээ ингээд амьдарч чинь би ингэж чинь өдөр тутмын амьдралаа YouTube сувагт оруулаад мөнгө олоод иж болж чинь. За дээр ногоо тарьдаг хүн байдсан бол би ингэж модоо тарьдаг арчилдаг урсалдаг гэдэг ийм зөвлөгөөгөө оруулж болж чинь. За мөн одоо та өөрийнхөө сонирхолтой ямар ч юм хийсэн ингээд хүмүүсийн анхаарлыг татах чадах юм бол та YouTube сувгаас мөнгө олох боломжтой. YouTube сувг бол ганцхан дуу сонс хошин шог үзэх тийм зориулттай бол биш байгаа. Хүн болгон энэ YouTube сувгийг бол хийж болно. За хүүхэлдэйн кино хийсэн ч болно. Хүүхдүүд бол энэ YouTube сувгийг үзээд хүүхдүүд их subscribe дараад хүүхдийн контент бол маш их мөнгө олж байгаа. Саяны судалгаагаар бол ингээ харагдаж байна. Ямар хүмүүс ийм monetization буюу одоо ингээд ийм YouTube сувгаас цалин авах хэмжээний ингээд маш их мөнгө олоод байгаа юм бэ гэдгийг би ингээд өөрийнхөө тайлбарлаж өгье. За энд бол хоёр үндсэн шалгуур байгаа. Нэгдүгээрт нь бол таны subscribe 1000 subscribe хүрсэн байх ёстой. Хоёрдугаарт нь таны энэ хийсэн бичлэгүүдийг хүмүүс 4000 цагийн турш үзсэн байх юм бол та одоо өөрийнхөө YouTube channel сувг руугаа ороод monetization хэсгийгээ enable болгочих хэрэгтэй. Monetization ингээд enable болгочих юм бол таны сувгийг ингээд Google AdSense-тэй хол дээр аккаунт нэх хэрэгтэй. За тэгээд Google AdSense таны ингээд нэг 2-3 хоногийн дотор шалгадаг юм байна. Одоо сувгийг за энэ яг ямар төрлийн контент үйлдвэрлэдэг хүн юм бэ? За ямар төрлийн реклам байршуулвал одоо энэ боломжтой юм бэ? За энэ хүний оюуны өмчийг бүтээл хулгайлж ингэж байршуулж үгүй юу гэдгийг шалгаад 2-3 хоногийн дотор ингээд Google AdSense-с танд ийм мэйл ирнэ, баяр хүргье гэсэн мэйл ирд юм байна. За одоо энэнийхэн дараа нь та хоногийн дотор ийм танд гэрээ аягаар чи ийм шууд ирнэ. За тэгээд энэ шуудангаас чи ийм нуус дугаар ирэхээр тэр нуус дугаараа энэ Google AdSense-тэй ингээд бүртгүүлээд тэгээд дансны дугаараа бүртгүүлээд үүний дараагаар та одоо ингээд дансаараа ийм хэрвээ за тэгээд бас нөгөө нэг шууд ингээд таныхыг 1000 хүн үзэнгүүт цөм ингээд мөнгө гинт орж ирээд юм гэсэн үг болол биш. Таны бичлэгийг одоо аль орноос хүмүүс үзэж гин гэдгээс олж тэр тооцогдох мөнгө нь өөр байна. Аль улирал вэ гэдгээс тооцогдох мөнгө нь өөр байна.
За тэгээд ер нь ямар төрлийн реклам байршуулснаас шалтгаалаад одоо ингээд цалингийн юм чинь өөр байна гэсэн үг. За жишээ нь гэх юм бол одоо Монголоос 1000 хүн үзэж байх юм бол таны дансанд 70 цент орж ирнэ. За Канадаас юм уу одоо реклам сурталчилгаан жоох үнэтэй ийм орнуудаас үзэх юм бол таны 1000 хүн үзэл тутмаас танд $6, $7 ч юм уу ингэж YouTube сувг бол цалингаа тооцдог юм байна. За тэгээд YouTube сувгад реклам байршуулсан хүмүүсийн рекламыг YouTube-чдийнхаа бичлэгэн дээр нь тавиад YouTube сувг нь өөрөө 60% аваад танд 40% нөх ийм журмаар явагддаг болохоор ямар гоё юм сонирхолтой бичлэг хийж тэрнийгээ одоо олон мянган хүн үзчихэж одоо цааны цалин ингээд өсөөд явнаа гэсэн үг ээ. Тийм болохоор одоо ганцхан бичлэг оруулчаад би цалин авах юм болов уу гэж бодож болохгүй нахна. Манай монгол хүмүүс болохоор нөгөө нэг YouTube суугаар чинь дуу аягүй сонсдог. Тэгээд хошин шог аягүй үздэг. Тэр хоёроор ингээд юу нэг хүмүүс хийхдээ ингээд ашигладаг юм шиг байгаа. Гэтэ бол сүүлийн үед юм нөгөө Монгол аягүй мундаг YouTuber чинь залуучууд их болоод YouTube суугаас ингээд мөнгө олоод цалин аваад тэгээ ер нь хүмүүс бас их үзээд хэрэгтэй мэдээлэл их сураад ингээд их хэрэгэлдэг болсон байна. Тэрнийхээ хэрээр одоо Монголын компаниуд зар сурталчилгаагаа их байршуулах байх. Тэгэхээр Монгол одоо YouTuber-ийн цалин бол өсөөд явна. Тийм болохоор одоо танд ямар нэгэн шин санаа байх та одоо ийм одоо YouTube сувгийн контент үйлдвэрлэхийг одоо сонирхож байвал яг одоо эхлэх хэрэгтэй гэдгийг би бол зөвлөж байна. За тэгээд миний subscribe 1000 хүрээд одоо та нартай ингээд бүх яг яаж явж байгаа ингээд бүгдийг би ингээд зааж өгнө. Тийм болохоор та нар маань миний сувг дээр subscribe-а дараарай. Одоо ямар үйл явцтай ингээд явагдаад эхэлтгийг би бол одоо ингээд оруулаад явна. За тэгээд дээрэс нь манайхан ч болохоор нөгөө Facebook сувгаар айгүй их мэдээлэл үзээд Facebook-оор чинь одоо нөгөө нэг жоохон хар мэдээлэл хэрэггүй мэдээллүүд нь айгүй их яваад тэгээд хүмүүс тэрнийхэн доор комментээр ингээд хэрэлдээ. Гоё юм үнэтэй цагаад дими ингээд мэдээлэл бити уншаарай. Тэгээд Facebook бол за та 1000 найзтай байлаа гэж чинь 1000 найз чинь одоо постлсан пост танд харагдана. Найзтай тэр хүмүүсийн пост танд ингээд харагдана. Тэгэхдээ YouTube сувгаас л та одоо ингээд юу сурмаар нь юу мэдмээр нь тэрийг зүгээр бичээл хайхмал тэр болгон чи бүгд ингээд англиар хайж бол англи хэлээрээ гараад монголчуудын Facebook айгүй их юм нөгөө нэг мэдээллийн их уншдаг одоо Facebook их ханддгийн бас энэ лойрч хүмүүс их анзаараад харсан юм шиг байгаа. Би сая тэр нэг зариг цэг имэний нэг нэвтрүүлгийг ингээд завандаа үзчихсэн чинь тэрнгээр нэг их чинь яриад штэ Facebook-ээр ингээд мэдээллийн дагуу харьцаад ингээд чатаар харьцаад гэсэн чинь нөгөө хүн ингээд бэлэг явуулна гэд тэгсэн чинь тэр хүнийхээ дансанд ингээ 26 сая төгрөгөө хийгээд алчлаа. Одоо би энийг ингээ цагдаагийн байгууллагт ясан чинь гадаад руу явуулсан мөнгө бид нар бол олж өгч чадахгүй гэсэн. Тэгээд би энэ бусад хүмүүстэй сэрэмжлүүлэх үүднээс ингэж ярьж байна гэд ярилцлага өгсөн байсан. Тэгээд Монголын одоо нөгөө нэг хүмүүсийн итгэмтэй байдлыг Facebook-оор дамжуулаад хүмүүс бол айгүй их ингээ зайлзлаа өөрч тийм төрлийн гэмт хэрэг бол маш их гарсан гэдгийм байлээ. Гэхдээ одоо нөгөө нэг ямар ч хүн ингэж бодсон тэр чинь чатаар ингэж танилцуун юугээд каргоныхоо мөнгийг төлөөрэй гэд амар үнэтэй бэлэг явуулсан гэд би тэр нь ерөөсөй ойлгоогүй. Яагаад тэгээд тийж хүндлээ урдуулсан тэрийг би бол гэхдээ Facebook-ээс ер нь захин орчноос ийм одоо нөгөө хэрэггүй мэдээллийг ер нь алгасаад яваад юм уусгүй бол өөрснийгөө хөгжүүл одоо хэрэгтэй мэдээллээ сайн үзээд хэрэггүй мэдээлэл ингээд хаяад явахгүй захин ертөнц зүрх их аюултай болоод байна шүү. За өнөөдрийн минь одоо энэ бэлтгэсэн мэдээлэл таалагдсан болов та нар минь subscribe дараарай. Амжилт.